би нэг солонгос залуугаас коуч авч байгаа байхгүй юу. Тэгээд тэр залуу надаар ингээд ер нь миний нэг чадвар дээр ажиллаж байгаа. Тэгээд тэр чадвар дээр би ингээд нэг зүйлийг хийнгүүт надаас 10-аас хэд вэ гэж асууд юм. Тэгээ би тэр үед нэг 6 юм уу 7 л гэж хэлдэг. Яг л үнэ хэлж байгаа. Гэхдээ тэр залуу надад наача 10-аас 1000 штэ гэж хэлчихсэн. Тэгээ тэр үед нь би бодсон л та. Угаасаа л 10-аас 10, 10-аас 1000 цанг биш ч гэсэн тэрүүгээрээ юу гэлж яах гэхээр наа чин бол ерөөсөө супер байла. Тэ? Наа чин бол хангалттай сайн байла, тасарсан байла. Ямар ч үр дүнд байсан хамаагүй зүгээр л 10-аас 1000 байла гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ тэр нь надад айгүй сонирхолтой санагдсан л та. Баг зэрэг ингээ өөрийгөө хөөргөд байгаа ч юм шиг мөртлөө айгүй үр дүнтэй байсан. Тэрний үр дүнд би ер нь яг тэр чадвар дээр ажиллахад хамаагүй их урам зоригтой тийм. Тэр чин оролдлого болгоно л өөрийгөө айгүй урамшуулад байгаа болохоор цаашаа улам урам зоригтой тэр зүйлээ улам сайн хийхэд хүргэсэн. Тэгэд энэ талаар би жоохон эргцүүлж үзлээ л дээ. Бид нар ер нь өөртөө яаж ярьд юм бэ? Өөртөө яаж хандд юм бэ гэд. Тэг ингээ бодонгууд ихэнх хүн өөрөөгөө тэгж урам зоригжуулдаг зүйл ерөөсөй байдаггүй. Ер нь айгүй ховор болсон. Бид нар өөртөө яаж юм хийлэгдэг вэ гэхээр ерөөсөө л наача хангалтгүй байна. Арай болоогүй байна. Чи эн чин дутуу шүү дээ. Энийг хийгээч гэж тэгдэг. Тэгээ энэ бол яхааргүй бид нар яг хүүхэд насанд сурсан зүйл байна л да. Бидний одоо ээж аав одоо эцэг их багш нар ч юм уу те. Ерөөсөө ямар нэг зүйлийг айдсаар хийлэгдэг. Чи энийг хийхгүй бол ийм зүйл болоо шүү. Чаа ингэхгүй бол тгий шүү. Гэ дандаа ер нь айдсаар хийгддэг. Тэгээ тэрэнд ер нь бол яг гэр бүл хүн болгоноос хамаарч байгаа. Гэтэ тийм урмын үг яг өөртөө урам зориг үг өөрөөгөө дэмжих гэдэг зүйл дээр нь айгүй баг түлхэц байдаг. Тэгээ би энэ үед бодсон л та бид нар яагаад өөртөө тэгж урмын үг айгүй бага хэлт юм бэ? Гэт надад бол ингээд баг зэрэг гайхшрал төрж байгаа байхгүй. Би ч гэсэн өөр дээр хараад би ийм их зүйлийг хийчээд ийм их хичээл зүтгэл гаргах юм байж. Ягаад өөртөө тэг ганцхан удаа цөөхөн удаа ч болов мундаг байлаа, сайн ажиллаа, хангалттай ажиллаа гэж хэлж байгаа юм бэ гэж бодсон. Тэгээ сүүлийн үед би сая нэгд өдөр яг өөртөө тэгж журнал хийсэн л тээ. Айгүй олон юм давхцаад, айгүй олон юмыг зэрэг авчих явах гээд надад айгүй ингээд overwhelming байсан бохоггүй. Айгүй ингээд хэцүү тэ. Айгүй их сэтгэл зовнилтой. Тэгээ тэр үедээ би өөртөө тэгж жоохон журнал хийсэн. Тэ чи бол айгүй их олон юм авч явчихна. Айгүй гайхалтай хийж байна. Гэхэд надад бүх зүйл арай жоохон хөнгөрөөд ирсэн. Арай жоохон гайгуулсан. Тэгээ ингээд харангуут би бол ер нь бол хүн болон урмын үгээр дутдаг гэж бодож байна. Тэгээ бид нар ер нь яагаад өөрсдөө урмын үг хэлдэггүй бэ те? Яагаад ийм болчихоо гэд бодонгууд ерөөсө хүүхэд наснаас л ойлгогдож эхэлнэ. Хүүхэд насанд ер нь бол яг тэр бидний те эргэн тойронд дэмжих, туслах, урмын үг өгөх хүмүүс маш чухал байдаг. Тийм зүйлүүд нь байхгүй бол юу болдог вэ гэд бодоод үзье л та. Ихэвчлэн тийм хүмүүс багада дэмжлэг авч байгаагүй хүмүүс айгүй баг өөрийгөө үнэлэх үлэмж муутай байдаг. Айгүй өөртөө итгэлгүй ямар нэг зүйлийг ихтэй би хийж чадах юм болов гүй юм болов гэ эргэлзэх болгонд нь дэмжиж өгч хүн байгаагүй болохоор байнга эргэлзээтэй явж байдаг. Би угаасаа л чадахгүй тий. Тэгээ эсвэл дээр нь ямар нэг зүйлийг алдаа гаргачих юм бол тэрнээсээ одоо recover хийж чаддаг. Алдаа гаргангуут тий. Яана би алдчихлаа. Би тэнийг амтан гэд. Тэр үед нь хажууд нь дэмжиж алдаа чинь угаасаа тий амжилтын нэг хэсгээ энэ чинь байдаг л зүйл хүн болго гаргадаг зүйл гэж дэмжээг болол тэр хүн цаанаасаа угаасаа ямар нэг зүйлийг оролдлого хийх нь бага болдог. Амьдралдаа айгүй цөөлөн зүйлийг туршиж үздэг, амбицтай зүйл хий гэж бодохгүй. Тэгээ дээр нь тэ хайрлагдаагүй бол бүр сүулдөгөө за би угаасаа хинт ч хэрэггүй юм байна ч гэдэг бодол төрж болно. Би угаасаа энэ ураагаар арчигдсан ч хинч надаар дутхгүй юм байна гэдэг бол айгүй аимшигтай бодлоо аахгүй. Тийм бодол, тийм итгэл үнэмшил байвал хүн үргэлжлүүлж амьдрах ч хүсэл төрөхгүй. Би хамаагүй юм байна. Би хангалтгүй юм байна. Тэ би юу ч хийсэн хангалтгүй юм байна гэдэг мэдрэмжийг бас авдаг.
Тэгээ энэ бүхэн юунаас гарч ирж байна гэхээр ерөөсөө л хичээл зүтгэлийг нь үнэлж харж байгаа хүн байхгүй. Тэрийг нь гадна талаас нь ерөөсөө өгч чадахгүй болол жоохон хүүхчид тэрийг өөртөө өгөхийг мэдэхгүй шүү дээ. Тэрийг өөртөө яаж өгөх вэ гэдгийг бид нар л заах хэрэгтэй болчихж байгаа. Тэгээ бүр цаашлаад угаасаа хайраар дутсан ийм одоо дэмжлэг дутсан хүүхдүүд бол цаанаасаа эрүүл мэндийн асуудалтай гарах ч байдаг. Цаанаасаа тархиныхан тэр хөгжиж байгаа үйл явц нь хүртэл удаашраад нийгэмшигтэй ч гэсэн нэг тийм удаашралттай ер нь айгүй олон төрлийн асуудлууд үүсдэг. Гэхдээ яг эсрэгээрээ судалгаагаар харахаар багада тий айгүй тийм дэмжлэгийг нь сайн өгсөн хажуудалт нь тий дэмжиж урмын үг өгөөд хайрлагдаж тий хайрлааж одоо nurturing хийдэг шүү дээ. Хүүхдийг тэгэнгүүт цаашаа айгүй өөрийгөө үнэлэх хөндлөмж нь өндөр байдаг. Хүүхд бол за би ер нь энийг хийж чадах юм биш үү тий. Яг тэгвэл ээж аав хийж чадна гэж хэлж байна. Тэгэхээр би ер нь чадах юм шиг байна гэдэг. Тэг хийж үзээд алдсан ч гэсэн ээж аав нь зүгээрээ оролдох чинь тий хангалттай. Энд чинь л ерөөсө болж байна. Гэхэд тэнчэнээс тий хорогдоод урам хугараад өөрийгөө яа тий доогуур харах марх гэсэн зүйл байдгүй. Харин ч за би оролдоод алдчихлаа. Энэ маань хангалттай тий 10-аас 1000 штэ гэж өөртөө хэлэх боломж байдаг. Тэгээ энэчнээс цаашаа ер нь юу ч хийсэн тий угаасаа би учрыг нь олно гэдэг мэдрэмж төрдөг. Би хамаатай гэж мэдэрдэг тий би хайрлагдсан юм байна, хамаатай юм байна, би хангалттай юм байна гэдэг мэдрэмжийг олж авдаг. Тэгээ энэчнээс цаашаа тий тархиныхын тэр хөгжил мөгжилт хүртэл төлөвлөц болж өгдөг тий цаанаасаа хүүхчин цаанаасаа 50 байгаад ирэхээр ямар нэг зүйл хорогдоо зовоод байхгүй тий цаанаасаа шин зүйлийг олж мэдэх гээд эрэлхийлэх гээд өөрийгөө цааш нь улам түлхээ яваад байдаг. Тийм хөгжлийн явцад нь гацалт гардаг. Тэгээ энэчнээс ер нь ойлгогдож байгаа. Энэчнээс л бид нар ер нь багада яг өөртөө ямар дэмжлэг авч ирсэн, ямар шүү байдлаар хүрээлэн тий эцэг их найзууд багш нар нь ер нь ямар байсан тэрнээс хамаарад хүн өөртөөгөө яаж хандж байгаа хандлага нь гарч ирдэг. Айгүй хэцүү байгааз. Бид нар энэ хандлага ерөөсө бусад хүмүүсээс сурч байгаа байхгүй. Яагаад гэвэл жоохон хүүхчээ өөртөө сайн хандах талаар мэдэхгүй шүү дээ. Ерөөсөө л ээж аав эргэн тойрон надаа ямар мессеж өгч ийн би тийм л юм байна гэж бодно. Тэгэхээр энэ бол хүүхэд насны асуудал тийм үү? Хүүхэд насанд бид нар ямар ч ер нь бол айгүй сул дорой шүү дээ. Жоохон хүүхч айгүй сул дорой эргэн тойронд байгаа мессеж бүх зүйлийг өөртөө шингээж авдаг. Одоо гэхдээ бид нар том болоод ирэхээр даанч энэ зарим нэг хэрэггүй мессежүүдийг сураад тэрнээсээ холдож чаддаг. Багада айгүй их шүүмжлүүлдэг байсан хүмүүс ямар ч тийм суппорт нь байхгүй цэвэр шүүмж аваад байдаг хүмүүс том болоод ч гэсэн ямар нэг зүйлийг хийхээр би ямар хангалтгүй балай зүйл хийчихвэ. Эсвэл бага вахт нь тий ерөөсө дэмжээгүй болол бага вахт нь одоо жишээлбэл хүүхдийг бид нар чи бити мөрөөдөд байдаг шүү дээ. Чи одоо яа тий уралгаар хөөгд мөнгө олохгүй гэдэг ч юм уу. Тэр бол мэдээж үнэн яг сайн хандлагатай хэлсэн байж магадгүй. Гэхдээ тиймэрдүү мессежүүдийг тий даалт ухамсартай за би угаасаа мөрөөдөөд ч хэрэггүй юм байна. Би бодит байдал газар дээрээ буух хэрэгтэй байна гэд эсвэл тий айгүй их хэрэгэлцээтэй байдаг. Би ер нь би сүүлдийн Жулия Камероны нэг урлагийн үний замнал гэдэг нэртэй ном уншиж байгаа байхгүй. Тэн дээр одоо дарагдсан артистууд гэж байдаг. Тэр юм хүмүүс нь яг ийм зүйлүүдээс л болж ерөөсөө дарагдсан артист болдог. Дарагдсан урлагийн үн. Дарагдсан урлагийн үн нь юу вэ гэхээр урлагийн чадвартай, потенциалтай мөртлөө өөрийгөө дараад байдаг, өөрийгөө бүтээлч болгож чаддаг хүмүүс. Тийм хүмүүс нь яг л өөрийнхөө ажлыг шүмжлээд мөрөөдөж чадахгүй. Тэгээ дээр нь би угаасаа урлагийн байж чадахгүй гэдэг тий чадах ч юм уу гүү ч юм уу гэдэг эргэлзээндээ гацчдаг. Ер нь өөрийгөө хитрхи бүр сериусорч хүлээж чаддгүй. Би яг урлагийн мөн үгүй юу гэдэг дээрээ гацчдаг. Тэгээ тийм хүмүүст юу дутагдаад байна гэхээр ерөөсөө л дэмжлэг нь байхгүй байгаа хүмүүс энэ хүмүүс дарагдсан артист болдог. Тэгээ тэрнээсээ олж юу хийдэг вэ гэхээр яг тэр урлагийн хүн болж чадахгүй мөртлөө нэг тийм төстэй зүйлүүд хийгээд байдаг. Эсвэл тэр ажиллаа хийж чадахгүй болонгуудаа болоод ирэнгүүт цаанаасаа айгу тийм депрессэн байдаг. Цаанаасаа нэг тийм амьдралынх нь утга учир нь байхгүй тий.
хийх ёстой зүйлээ хийхгүй яваад байгаа. Тэр зүйлүүдээсээ зүгтаад байгаа юм шиг мэдрэмж төрнө. Тэгээ энэ дээр бид нар чи үнэхээр л төрцөн урлагийн хүн юм бол ямар ч хэцүү зүйлийг давж гарч ирээд өөрөөхөө бүтээлийг хийх ёстой гэж боддог. Энэ бол bullshit гэж бодож байна. Айгүй бодлоо зүйл. Ер нь бол амьдралын нөхцөл байдал хэцүү байх гэр бүлийн нөхцөл байдал, мөнгөний хэцүү нөхцөл байдал, эрүүл мэндийн нөхцөл байдлуудыг юу ч давж гарч чадна гэдэг бол худлаа. Иймэрдүү зүйлүүд амьдралд тохиолдоход бид нар дарагддаг. Тэгээ ийм зүйлүүдээс олж бид нар уран бүтээлээ төрөж чаддгүй. Ер нь бол амьдралд айгүй хэцүү зүйлүүд их байна л та. Айгүй амьдралд хэцүү зүйлүүд маш олон байна. Яг тэр зүйлээ төрөө гингүүд асуудлууд, шалтгаанууд зөндөө байна. Тэгээ амьдрал угаасаа л ийм хэцүү байхад бид нар дээр нь нэмээд өөрөөгөө юм их гэж оролдонгууд нь ийм хийгээд тахтаа яа тий. Чи угаасаа чадахгүй бити мөрөөдөөдөө гээд бүр өөрөөгөө нэмж дарлаад ахаарчаа ямар хэрэг байх вэ? Тийм үстэй. Тэгэхээр энэ дээр бол биднэрт хэрэгтэй зүйл нь бид нар ер нь сэтгэл санааны хувьд тэр бүтээлч байдлаа илүү гаргаж өгье гэвэл яахын аргагүй дэмжлэг хэрэгтэй болчихж байгаа. Дэмжлэг хэрэгтэй. Өөртөө сайхан үгсийг хэлэх, өөрөөгөө хайрлах гэд тиймэрдүү зүйл чухал болчихно. Тэнгүүт ер нь бол хоёр хэсгээс хоёр зүйлээс энийг бүхнийг олж авч болно л доо. Хүн өөрөөсөө болон бусдаас. Бусдаас жишээлбэл миний хувьд бол яхаа аргагүй найзууд айгүй чухал болчихж байгаа. Би найзуудаас жишээлбэл урагны үг айгүй их олон авч исэн. Ер нь байнга авдаг сайн зүйл хийхдээ ч тэр муу хийсэн байсан ч тэр оролдож үзсэн болохоор л маа найзууд наа чи өстой гоё шааж ин зүгээр өргөжлүүлээд хийгээд гоё байна гэж хэлдэг. Энэ бол ер нь яг сор жоохон хараачлаа. Гэхдээ ер нь найзуудтай бид нар хэлж явах л хэвээр. Ер нь наа чи гоё шааж шүү гэд. Тэгээд тэрийг өөртөө ч гэсэн хэлж явах хэвээр. Тэгээд дээр нь нэмээд бас би ер нь амьдралдаа бодоод үзсэн. Бас ер нь X-с айгүйх урмын үг авдаг байсан юм лээ. Бүр хитрхи их авдаг байсан. Бүр жижиг юм хийх болгонд л өстой мундаг байна, ямар хөрхийн, ямар лагийн гэдэг байсан. Тэгээ эхэндээ сонсоход бол айгүй тухгүй л энэ чи юм сүртэй ингэж боддог Гэхдээ ер нь бодоод байхад тэр бол айгүй их урам зориг өгдөг. Тэг жижигхэн үйлдэл борлогоныг урамшуулах бол цаашаа маш их урам зориг өгдөг. Тэг цаашаа айгүй аз жаргалтай байлгадаг, гоё болгодог. Бид нар ер нь яагаад өөрсдөө тэгж ханддаггүй юм бэ гэж би ер нь сүүлийн үед айгүй бодсон л тоо. Яагаад жижигхэн юм хийх болгонд нь тэрэнд нь талархаад, баярлаад, өөрийгөө дэмжиж явж болтгүй юм. Тэгээ бид нар том хүн болцсон л болохоор угаасаа ийм хийж лээ тийм, байж лээ тийм. Ямар нэг юм хийхээр угаасаа л энийг хийх ёстой штэ. Юм жижигхэн юм дээр баярлалтын ч гэдэм үү. Тэр бол бас ер нь бидний нэг том алдаа юм шиг байна. Том хүн болоод ирсэн чи яагаад ч амар хүлээлттэй болсон Угаасаа л хүн болон ийм зүйл хийцэн байх ёстой шүү дээ. Тэдний насан дээр гэд. Тэр бол миний бодлоор айгу тийм хэрэгтэй хандлага биш юм шиг санагддаг. Ер нь бол тийм хандлага хүн чамд тийм хэлвэл угаасаа л энийг хийцэн байх ёстой шүү дээ. Юу сүртэй юмд баярлалтай гэвэл айгу хэцүү үстэй. Тэрийг тийм үг сонсвол яаж цаашаа явах вэ? Тэгэхээр тийм бусад хүмүүсийн дэмжлэг айгу чухал болчихж байгаа юм л та. Тэгээ энэ дээр нэмээд бас яхаа аргагүй бид нар бие даах гэдэг ойлголт байдаг л. Бид нар биеэ даах хэрэгтэй шүү дээ. Бусад хүмүүсээс хамаарах хэрэггүй Бие даах гэдэг мэдээж сайн чадвар, сайн зүйл. Ихтэй эцсийн эцэст 100% бие даана гэдэг зүйл бол огт байхгүй гэж бодож байна. Огт байхгүй. Бид нар яхаа аргагүй нийгмийн амьтад яхаа аргагүй бие биенээсээ хамаардаг. Яхаа аргагүй биднэрт найзууд маань, гэр бүлийнхэн маань, дотны хүмүүс маань хэрэгтэй. Тэр хүмүүстэй ч гэсэн бие хэрэгтэй. Тэгжээж бие биенээсээ ингэж хамаарч ээж, бие биенээсээ бие нэгээ дэмжиж ээж энэ амьдрал маань урагшаа явдаг л гэж бодож байна. За тэгээд хоёр дахь суурс нь бол бид нар яхаа аргагүй өөрөөсдөөсөө энэ урам зоригийг, дэмжлэгийг авах хэрэгтэй. Бид нар жоохон хүүхдийг ингээд ямар ч хамаагүй зүйл хийхэд айгүй баярлалтай шүү дээ, Жоохон хүүхд эхнийхээ үгийг хэллээ, мүлгэж гин, алхаж гин. Тэр юм хийж, том шиг лаглаг юм хийж чадахгүй байгаа ч гэсэн жижигэн оролдлогууд нь бидэрт хөөрхөн санагдах тийм үү.
Өстө мундаг байна. Тэ бид нар тэгж дэмждэг шиг том болсон ч гэсэн тэ үдээ том болоо сахал ургуулсан ч гэсэн өөрсдөө тэгж явах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд та өөрсдөө зүгээр тэгээд үзээрэй. Зүгээр тэмдэглэлийн дэвтэр дээрээ тэ чи өстой ийм зүйлүүдийг айгу олон зэрэг авч явж байгаа юм байна. Столог байгаа юм байна. Чи чинь бүр ямар лаг юм бэ тэ. Харин заримдаа бид нар тэ өөрсдөө хийж бүтээсэн зүйлд хангалттай кредит өгч чаддгүй. Тэгээд тэ өөрийнхөө хийсэн зүйлүүдийг бодоод хаана байсан бэлээ, одоо хаана байгаа илээ, хэрэг хичээж байгаа илээ, юунаас гарч ирлээ гэдэг тэр бүхэндээ өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би чи ийм зүйлийг хийсэн байна, ийм зүйлийг хийх гэж явж байгаа юм байна. Зарим зүйл нь болж бүтггүй байгаа ч гэсэн би одоо хүртэл хичээгээд явж гин гэдэгтээ бол өөртөө алгадчих хэрэгтэй. Би өмнө бас ярьжсэн байж магадгүй. Хүн амжилтанд хүрэхэд ер нь удаан хугацаанд тийм хоосон тамхинд, хоосон тайзан дээр өөртөө л гал алгадшаа яваад байдаг тийм. Ерөөсөө тийм хоосон тамхинд ганцаараа л яваад байдаг. Тэгээд хүмүүс яг дэмжлэг хэрэгтэй, спорт хэрэгтэй хүмүүст яг хэрэгтэй үед нь өгч чаддаг. Яг амжилтанд хүрсний дараа л өстө мундаг байна, ямар лагийн гэдэг. Яг тэр зүйлээ хийж, бүтээж явж байхад те хоосон тамхинд хүн ганцаараа л байдаг. Тэгэхээр тэр үед ч гэсэн яаж иж аваад өөрөөрөө дэмжлэгийг олоод өөрөөртөө өгөх хэрэгтэй. Тэгээ энэ бол ерөөсөө тийм кринж зүйл биш, тийм солиорсон зүйл биш. Тэгээ ер нь яагаад ч энийг кринж солиотой гэж хараад байгаа юм. Тэгэхгүй нийгэм нь хизээч юм болцсон. Хүн өөрөөрөө дэмжээд өөрөөрөө хайрлаад явангууд хүмүүс ямар кринж юм бэ, ямар тийм тэгээ юм өөрөөрөө хайрлах, юм зөөлөн гачин юм яриад байгаа. Эрэгтэйчүүд ялангуяа ийм зүйлийг бүр ойлгохгүй. Юм өөрөөрөө хайрлах, өөрөөрөө дэмжих те. Чи 90 хүн чинь те өөрөөрөө зодоо явдаг байхгүй юу гэж иж магадгүй. Тэгэхээр бүр ингээд энэ дээр бүр баг ингээд дисконнект яваад байгаа байхгүй юу. Хүн өөрөөрөө бүр тийм хэмжээнд те үгүйсгсэн өөрөөрөө дэмжиж чадахгүй болохоор тэгээд дараа нь ингээд яагаад би сэтгэлээр унаад байна гэд гайхаад байгаа чинь жоох утгагүй байгаа зү. Аргагүй шүү дээ. Өөрөөртөө ийм диалог явуулаад өөрөөрөө ингэж дараад байхаар хүнд ямар ч урам төрөхгүй шүү дээ. Тэгэхээр яг хоо энэ яриан дээр би яг энийг л хандахыг хүссэн. Ер нь хүн өөрөөртөө яаж хандж гин, ямар хандлага явж гин тэр диалогийг анзаараад үзээрэй. Тэгээд өөрөөсөө би энэ диалогийг ер нь ямар байлгавал зүгээр те. Би өөрөөртөө яаж ариул миний ирээдүйд илүү хэрэгтэй авах бол гэдэг талаар бодоод үзээрэй. За тэгээд иймэрдүү яриануудаар илүү гүнзгий манай групптэй ярихыг хүсвэл description дээрх линкийг шалгаарай. Тэгээ бид нар айгу challenge байнга өөрсдөө тавиад цаашаа айгу гүнзгий харилцаа өрнүүлээ явж байгаа. За хэдүүлээ өөрсдөө болж болох ёстой. Тийм болох гэж хичээцгээе. Баярлалаа.